ID group-ийн menu map-ийн танилцуулгын хэсэгт хүрцээрээд байна. Menu map гэж чухам юу болох талаар мэдээлэл өгье. Menu map гэдэг нь болохоор газрын зурганд суурилсан мэдээллийн давлах хайлтын систем байна. Бусад газрын зургнуудаас яг юугаараа ялгаатай онцлог юм бэ? Menu map-ийг хийхдээ үндсэндээ 3 онцлог давталтаар хийж байгаа. Ямар ч насны хүн menu map-ийг ашигласан тухайн функцийг ойлгоод хүссэн зүйлээ авах тэр боломжийг бид маш энгийн функцээр харуулж байна. Menu map-ийг хоёр хэлний сонголтоор гаргаж байгаа. Монгол хэл болон англи хэл. Улаанбаатар хотын бүх объект барилга байгууламжуудыг zip кодлуулж байгаа. Объектууд өөрийн гэсэн zip кодтой өрмөц регистрийн дугаартай болчих юм бол захиалга хүргэлтийн систем болоод тухайн хүн байршлыг олох навигашн хийх тэр боломжууд бол нээлттэй болж өгч байна гэсэн. Хэрэглэгчид энэхүү үйлчилгээг авахын тулд ямар нэгэн төлбөр төлөх үү? Хэрэглэгчид 100% өнгөө байгууллагын хэрэглэгчид Menu map-ыг ашиглах байна гэж тооцсон. Захиалгын нэгдсэн системтэй болсноор захиалга оновчтой хүргэх, тэгээ мөн демографик мэдээллүүдийг өссөн үедээ мапаас харах боломжийг олгож байгаа нь илүү давуу талтай. Шинжлэсэн мэдээлэл мөн манай замын төвчрөл орж байгаа Улаанбаатар хотын тулгымцсан асуудлуудын нэг байгаа. Тэгэхээр бид нар нэстэг төхөөрөмжийн тусламжтайгаар замын хөдөлгөөнийг хянах боломжийг олохоор туршиж үзсэн байгаа. Энэ туршилт маань бол маш амжилттай болсон. Мапыг илүү сонирхолтой болгож өгөхөд бол 360 камера ашиглан байгууллагын бүхэл дотоод бүс болоод Улаанбаатар хотын онцлог газрууд болон гудамжуудыг бүгдийн 360 камераар бичиж авч байгаа. Зураг авахаас гадна бичлэг хийх давуу талтай. Тэгэхээр тухайн хүн хэрэглэгч байгууллагын дотоод үзмжийг одоо видео маягаар хараад дотор нь 360 байдлаар харах боломжтой гэсэн. Энэ хэсгийн тухай танилцуулаач түмэж байна. Энэ хэсэгт болохоор яг Сүхбаатарын талбайгаас хоёр тишээгээ ерөнхийдөө саасан хоёр блокийг бүх мэдээллүүдийг цуглуулж аваад хэрэглэгчийн хэрэгцээнд яг юу шаардлагатай байдаг тэр хэрэгцээнүүдийг ерөнхийдөө гаргахыг хичээсэн байгаа. Яг энэ хэсэгт жишээлбэл өнөөдөр яг хямдралт болж байгаа газруудыг бид нэр харьяа гэж бодох юм бол Menu map руу ороод харах боломжтой. Жишээлбэл улсын эхлэлүүдээр хямдралт болж байна. Цэцэг төвдөр жишээлбэл хямдралт болж байна гэж харагдаж байна гэсэн. Menu map-ыг хийхдээ ямар нэгэн гадны их үүсвэр болоод датаг бол ашиглаж аваагүй. Тэгэхээр бид нэр 100% өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг зарцуулаад мапынхаа дата болон ер нь газрын харагдцаа бүгдийг нь өөрсдөө зурж хийж байгаа гэсэн. Завгүй амьдралын хэв маягаар амьдарч байгаа энэ орчин үеийн иргэдэд маш их хэрэгтэй зүйлийг хийж байгаа юм байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа.